За дөлгөө мөрөнд дөлгөөн гэсэн хоёр тоглогч дундаа өсөрснээр хоёр багийн цувралын 4 дахь тоглолтын хөө эхэлж байна үзэгчтэй. Эхний довтлогоо. За Эпсэс ирэх боломжтой байсан. Гэхдээ баасан дөрж. За доор Jordan Harris өөргөө маш гоё суулцсан. Энэ тоглолтын эхний 2 оноо. Гардны дамжуул сарвал цаана нэг илүү дамжуулт ирсэн. Мөнх баяр суул шидсэн 3 онооны шидэд амжилттай болсон 5 дэх эхлэлтээс Jefferson Маккензи муур самбартай байлаа. За дөлгөө харин буухтай хөвгүү буучуудаа ямар тач хурдан дотоогоор баасан дорж багийнхаа эхний оноог авсан. Хин Тий. үнэхээр сайн байсан. Харрисын ямар гоё дамжуулт байсан бэ? Гавигийн дөлгөө самбарт ороос 2 оноо авлаа. Довтлогоо амжилтгүй болсон. Буцаад хурдан довтлогоо нэг эсрэг 2 гараад ирсэн. Гой дамжуулалт хөнгөн төгсгөл байлаа. SG Apes багийн дараасан оноо мөн хоёр өөрөө шийдэх боломжтой. Цаашаа дамжуулт гэсэн Jordan Harris нэг илүү пас төгсгөл нь ингээд 2 оноо олжээ. Даашаа дамжуултыг гаргаад өгсөн хоолын шидэлтийг гүйцэтгсэн Сарвал Эрдэнэ 10 доод Энд хоёр Аадан руу дамжуултыг өгсөн Аадан орж ирээд явахгүй байсан оноог явууллаа да. 28 оноо Harris 18 оноо авсан. Гэхдээ нэмэх асах үзүүлэлт бараг 10-ын зэрэгтэй байгаа. За энэ үе шидэлт дамжуулт болсон дөлгөө мөрөн самраас аваад хурдан довтлоонд орох боломжтой. Зогсоод өөрөө шидэлт гүйцэтгсэн эцэст нь орохгүй байсан довтлогоо амжилттай болгож байна. Баасан дөрж дөлгөө мөрөн ямар гоё дамжуулт байсан бэ? Kevin Hart-ны довтлогоо амжилттай нэмээд алдаатай. За Карник талбай дээр шууд гарч ирээд эхэлж байгаа юм байна энэ үеийг. Эпсэс Зам түнтэй хамт тулын болон үлдсэн өрших дөлгөөн гэсэн тоглогчид таалан дуудсан. Гэхдээ өхөд ялчгүй хэцүү байрлал байгаа даа. Минд баяр хөргсөн довтлогоо самбартаа дамжилттай болсон энэ тоглолтын эхний оноогоор бол эндээс Завхан Бродерс Филброд эхэлж ирсэн Kevin Hart-наас. Үлдсэн өрших дундаас үсрээ шидсэн энэ тоглолтын эхний оноогоо авлаа. Мөр. За тулуугийн эсрэг дайраад орсон Маккензи Мөрийн хөргсөн довтлогоо амжилттай болж байна. Хувийн 3 дахь оноогоо авлаа. За энэ тоглолт Harris цаашаа дамжуултыг гаргасан. Тулуй холын шидэлтийг гүйцэтгсэн Баттагийн Тулуй. Засланыхаа нөгөө талаар яваад орсон хурданда гоё дамжуултыг өгсөн Jordan Harris слэм данк. Зөв байхгүй. Harris Jordan Harris суусуул довтлогоо амжилттай болсон. Тооны зөрүү 10 руу шилжсэн. За маш хурдан олуулаад довтлоонд гарч ирсэндээ дөлгөөн 2 оноо авлаа. Дахиад хурдан довтлоогоор дөлгөөн 2 оноо. Довтлоо залгуулад байгаа. Энэ удаа Мөр зөрж ороод задалсан тулга үлзээ өрших эсрэг өөрөө шийдсэн тулхын 3 онооны шидэлт амжилттай болсон. Зөрөөд орсон. Мөнх хоёр яг замыг нь хашаад хамгаалсан. Баасанд орж 3-аас шидэлт амжилттай болсон. Тулга баасанд орж 2-ын Сарвал доор гой дамжуулт ирсэн. Ижсэн удаа орсол зогсчихлаа. Яг нэг иймэрхүү тийм ээ. Үүний төлөв тэмцэл Сарвал Эрдэнэс дотооны секунд дуусж байгаа. Үлзээ өрших шидэж амжсан шидэлтэнч орлоо. MVP Тэдэл зөвшгэн. Заалан самбарт ор бөмбөг аваад Ижисүгийн өдөөс Хамаагүй юм болов. Сарвал Эрдэнэ доошоо Ижисүү татгуулсан Ижисүүгийн оноо. Дахиад нөгөө байхаар байлаа шүү дээ. хурдан довтлогоо доор Карник цайран дээрээс төгсгөлөө. За Эпсийн хурдан довтлогоор авж байгаа онооч маш их байна. Хүмүүсээ хараад итгэлтэй дамжуулдаг. Тэгээд сул довтлогоонуудаа борлуулдаг тийм ээ. За гэхдээ нөгөө Карник хариуг нь тэр Мөр. За яг л нэг эсрэг тоглох боломжтой зай байсан. Гэхдээ Карник нэмэгдсэн Мөрийн довтлогоо амжилттай. Маш гоё эргээд 2 оноо авлаа. Дөлгөөн шахаа тоглох боломжтой. Гэхдээ маш зүү хамгаалт болсон доо дөлгөөн мөрний Карник дундын шидэлтийг гүйцэтгсэн Карник 7 дахь оноо. Дөлгөөн дээр мөр хамгаалтыг хийж байгаа. Ямар гоё хөлийн ажиллагаа вэ? Цэвэрхэн төгсгөл байлаа. Болдгоо энэ залуу өнөдөр. Дөлгөөн шууд дайраад орсон ган хуйгийн дөлгөөнийг дайраад ороход хамгаалах тоглогч авлаа. За Бродерсоос 2 тоглогч ард үлдчихлээ. Ган Эрдэнэний дамжуулт Карник төгсгөлөө алдсан. Гэхдээ 2 дахь боломжоор оноо авсан. Дараалсан оноонууд SG-ээс ирэхгүй. 7 онооны тэргүүл байна да. Холын шидэлтийг гүйцэтгсэн шидэлт амжилтгүй болсон 2 дахь боломж. Аадан эргээд дөлгөөн. Талбайд Карник орж ирсэн байгаа. Дөлгөөн ямар гоё эргэсэн бэ? Үнэхээр мэдрэмжтэй төгсгөл байлаа да. за тийм байна. Тулуй дайраад орсон Kevin Hart-ны өдөөс төгсгөлөө амжилттай өгж үзлээ. Буцаагаад Бродерс хурдан довтлогоо шилжсэн шууд холын шидэлтийг гүйцэтгсэн ямар нэг алдаа байхгүй.
маш хэцүү шийдэлтийг амжилттай болгосон. Давхар хамгаалалт түнд ойрхон ирсэн байгаа. Маккензи Муур араас за алдаатай довтлогоо унцаа. Уцаагаад минд хоёр тулгын шидэлт байсан. Тулгын шидэлт дээр бол болсон за харин. Доор даштөрч яг болчимгүй л юм. Алдаа болчлоо одоо. Холын шидэлтийг шууд гүйцэтгэж байна. Баасан дөрж тоглолт дуусах болоогүй. Синуудаа шидэлтэнд дутаж байна. Дэлгүүр мөрөнд дараагийн боломжийг үүсгэсэн тулга холын шидэлтийг гүйцэтгсэн тулгын шидэлт амжилттай болсон. 10 онооны зөрүү болгож байна. За санийх бол бүр зайлшгүй хийх ёстой довтлогоо байлаа. Тэгээд буцаагаад энэ алдсан боломж хариугаа авах дуртай гэж тэгээд энд завурдны тоолж гарцсан байгаа да. Тэр нь Саруул Эрдэнэ юм байна. Хурдан довтлогоор сул 2 оноо авсан. Дүлгөөн дамжуултыг буцаагаад гаргасан Саруул дахиад нэг илүү дамжуулт. Ямар гоё дамжуулт, ямар гоё төгсгөл вэ? Маккензи Муур. За ямар нэг тэр онооны самраа хөдөлгөх хэрэгтэй байгаа да. Маккензи Муур гурваас хариуг нь тэр доорн барьлаа. Нэгийг тоншоод гаргасан тэгээд дахиад нэг дамжуулт доошоо атгуулсан. Ган Эрдэнэ. Муур гоё бөмбөг эзэмшилт байсан. Доор ч гэсэн гоё дамжууллаа. Дүлгөөн мөрөнгийн 2 оноо. Ийм довтлогоонууд ч бас амжилтгүй байх талтай шүү. Амжилттай довтлогоо нэмээд алдаа салгаж байна. Жордан Харрис дээр за шууд шидэх юм болов гэсэн доошоо дахиад атгуулсан бөмбөгний нөгөө л нэг гоё шилжилт нөгөө Саруул Эрдэнэ довтлохгүй байх нь бидэнд ашигтай гэдгийг дэндүү сайн мэдэж байна. Дүлгөөний довтлогоо амжилттай болсон. Бродерсын довтлогоо эхэлж байна. Тулга холын шидэлтийг үүсгэсэн тулгын шидэлт. Онсан гоё хаалтыг хийцэн дүлгөө мөрний. За тэгээд тулгын 2 оноо. Захан Бродерс багийнхан онооны зүрэг ойр тусаар дахиад мөнгөийг таслаад явсан довтлогоо амжилттай. 1-8-2-ын хооронд иймэрхүү хэмжээний зөрүү байна гэдэг нь олон зүйлийг л бариад явчих юм байгаа зү. Карник доошоо өгсөн дамжуулалт нэгийг дохиод гаргасан тулгын 2 оноо. Ямар ч байсан дамжуулалтаар гараад ирсэн доор Карник довтлогоо амжилттай. Баасан дорж тулга аваад шууд шидсэн Элбийн тулгын шидэлт амжилттай нэмээд алдаатай нэг довтлогоор 4 оног авах боломжтой болж байна. Гарден за энэ дээр илүү алхалт болчихоо да. За ингээд үзэгчтэй тоглолтын үр дүн 78-69 SGF хожлог байгуулснаар цувралыг 2 хожлын зөрүүтэй тэргүүлээд эхэлж байна да. 3-1 болж байна. Тэгэхгүй яг ингээд яг энтлийн цуврал буюу Бодонс Омны Эрдэнэ Майнерс багуудын цуврал мөн 3-1, Эпс Захан Бродерсын цуврал мөн 3-1 гэсэн үр дүнтэй болж ирлээ те.